Өнөөдөр сонссон бүхнээ үйлдэл болгоос өмнөх ирээдүй тань тодорхойлогдно. Чухам зөвийг сонгож сонирдвоос хийхнүүдэл тань мэрэгэн байх болно. Эд баялаг, эрх мэдэл бос хураасан эрдмээрэн өөрийн зиндааг бүтээгээрэй. Зинда подкаст. Сайн бацхан өрхөм хүндэт сонсогчдоо Зинда подкастын ээлжид нэгэн дугаар ийхүү та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын маань ерөнхий ивент тэтгэгчээр эсний сэтгэлээр бүтээн ураатай Эрхэд Монгол групп маань хамтран ажиллаж байгаа. За энэ удаагийн дугаарын зочноор цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Инхбаатар оролцож байна. Таны өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. За хоёулаа хамгийн эхлээд сонсогчдоо зориулаад яг цогц хөгжлийн үндэсний төв гэдэг яг энэхүү байгууллага маань өөрөө юу хийдэг газар юм бэ гэдгийг танилцуулъя. Зөвшөөрлийн үндэсний төв 2011 онд байгуулагдсан ашигын бус нийгэмд үйлчлэх төрийн бас байгууллага. Тэгээ ер нь бол үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа хийж. Нэг нь бол нийгмийн судалгаа эрхлэл явуулах. За тэр нь бол яг юм социологийн судалгаанууд. За хоёр дахь үндсэн чиглэл нь бол өөрсдийнхөө судалгааны үр дүн дээр тулгуурлаад бид нар нийгэмд өөрчлөлт авчирч болох тодорхой нөлөөллийн төслүүдийг хэрэгжүүлдэг. Тэр яг зөвхөн нөлөөллийн ч гэж хэлэхэд бас жоох явцсан болмол. Ерөнхийдөө бол төслүүдийг үндсэнд нь ангилах юм бол нээлттэй мэдээлэл бий болгох, нээлттэй мэдлэг бий болгох гэдэг юм дээ. Энэ тал руу чиглэсэн төслүүд болж байна. Ерөнхийдөө бол боловсролын салбартай бас нэлээд ойрхон гэж хэлж болох байна. Тэгэхээр үндсэндээ ийм хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ашигын бус, хараат бус ийм судалгаа суурьтай иргэний нийгмийн байгууллага гэж хэлж байна. Тэгэхээр хоёулаа яг энэхүү цогц хөгжлийн үндэсний төвөөхөө хийж одоо бүтээсэн ажлууд, за энэхүү судалгааны зүйлсүүдийг өнөөдөр яг сонсогчдоо хуваалцахыг зориудаг ба. За тэгвэл хоёулаа хамгийн эхлээд иргэний нийгэм гэж өөрөө яг юу юм бэ? Иргэний нийгмийн байгууллагууд гэдэг айгүйхээр яригадаад байдаг. Төрийн бус байгууллагууд гэдэг л айгүй сүрчин нэртэй яг юм хийж бүтээд юм уу гэдгийг эндсэндээ яг бодит нүдээр харахад зэндээ эргэлзээтэй зүйлсүүд байгаад байдаг. Тэгсэн мөртлөө иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагууд гэж дэлдээд байдаг шүү дээ. Хоёулаа энэний талаар хуваалцъя. За тийм. Ер нь бидний хувьд бол нөгөө зорж бүтээх ёстой зүйл гэх юм бол юу вэ гэдэг дээр хүмүүс айгүй маргалддаг гэдэг юм уу? Энийг ирж хайдаг тийм зүйл үүдэг. Гэхдээ хамгийн энгийнээр бид нар юу хийх ёстой вэ гэдгийг томьёолсон зүйл бол бидний үндсэн хууль байгаа. Бидний үндсэн суур дүрмүүд гэж хэлж байна. Үндсэн хуульдаа монголчууд юу гэж тусгасан бэ гэхээр бид нар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг бий болгоно гэж томхилсан байгаа. За тэгэхээр энэ дотроос хүмүүнлэг, иргэний нийгмийг бүтээнэ гэдэг нь юу юм бэ гэдэг тухайд ярих гэдэг юм. За ардчилсан нийгэм гэвэл илүүтэй энэ бол шийдвэр гаргах процесстайгаа илүү холбох. Одоо бид нар болохоор ардчлал ихлээр эрх чөлөөгийн чинь ингээл хольж шууд нэгтгэж ойлгоод л те. Шудраг хэвсэн тэгшэрхийн ингээл бүгдийг нийлүүлж ойлгодог. Ардчлал бол илүү шийдвэр гаргах үйл явцтай. Ардчилсан засаг гэх юм бол шийдвэр гаргахтаа ардчилсан зарчмыг л баримтлана гэсэн. Тэгэхээр хүний эрх гэдэг чинь ингээд түүнээс үл шалтгаалаад байх ёстой зүйл гэдэг. За тэгвэл иргэний нийгэм гэдэг маань юу вэ гэдэг ярихлаар энэ дэр бас их маргаантай. Хүмүүс янз бүрээр тодорхойлно. За зарим нь бол иргэний нийгмийн байгууллага гэхлээр тусдаа нэг юм статустай ч юм уу те, тусдаа нэг юм ангилалд орох тийм хүмүүс гэж ойлгоод байдаг. Тэр үл ерөөс аюу буруу ойлголт. Тэгэхээр одоогийн байдлаар иргэний нийгмийн байгууллага гэж юу хэлэх юм бэ? Иргэний нийгэм гэж юу юм бэ гэвэл баг бүгдийг нь хамруулж ойлгож байна. Жишээлх юм бол мэтгэлцээний клуб гэдэг оюутнууд байгаад мэтгэлцэж байгаа. Тэр үл иргэний нийгэм үү? Тэр жишээлбэл сагсан бөмбөгийнх нь нийлээд хэдүүлээ сагсныхаа ингээ хөгжилт хөв нэмрээ оруулъя. Эсвэл бүгдээрээ нэг юм зохион байгуулалтанд орё гэдэг юм бол тэр иргэний нийгэм мөн бохгүй. Бизнесийн үйл ажиллагааг бол яг салгаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үед бол бас нэг ингээ холбосон ойлголтууд гарч ирж байна. Жишээлбэл social entrepreneur гэж те. Бизнесийн зарчмаар ажилладаг, гэхдээ нийгэмд үйлчлдэг энэ зарчмаар. Тэгэхээр яг за энэний тухай хожим хоёулаа дэлгэрүүлээ дээр. Энэ бол нөгөө иргэний нийгмийн байгууллагууд гэж хэлэх юм уу? Тэр байгууллагуудын санхүүжилтээ шийдэх бас ингээ хууль руу талаад гарч ирж байна гэсэн. Тэгэхээр сөрөг хүчинч сонгуульд ялагдсан сөрөг хүчинч ер нь бол бус цагт бол иргэний нийгмийн байгууллага мөн бохгүй. Тэгээ тэр нь ямар утгаараа гэдэг ингээ хамгийн энгийнээр томьёолох юм бол та заавал төрийн зохион байгуулалтгүйгээр иргэд эвлэлтэн нэгдэж чадчихвэл тэр иргэний нийгэм л гэж ойлгож байна. Хамгийн энгийнээр бол тийм ерөнхийдөө томьёолох юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл подкаст хөтлөгч ган бэлэг. За бит хоёр ингээд нийлээд за хоёулаа ингээд нэг асуудал чиглүүлээ. Подкаст хийж байгаа хүмүүс рүү нийлээд хийгээдгийг ямар нэгэн төрлийн оролцоогүйгээр бит хоёр нийлээд энийг хийж чадчихвэл бит хоёр нэгдээд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад бидний эрх хэрэгчлөө ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй байх юм бол тэгээд тэр үл иргэний нийгэмд орж ичнэ гэж хэлж байна. Тэгэхээр иргэний нийгэм гэдэг бол ингээ хэн нэгний ангилдаг тийм зүйл ерөөсөө биш болчихж байна. Тэгэхээр иргэний нийгмийн байгууллага гэдэг ч гэсэн үндсэндээ энэ зорилгыг бэхжүүлэхэд, батжуулахад
Тэгээд энэ яг зарчим оршин тогтноход, энэ эрх нь оршин тогтноход хамгаалах чиглэлээр тэрийг бэхжүүлэх чиглэлээр те. За мөн илүү дэвшилтэд түвшинд гаргах чиглэлээр ажилладаг байгууллагыг бол иргэний нийгмийн байгууллага гэдэг ингээд хэлчихэж болж байна. Тэгэхээр энэ нь бол иргэний нийгэм гэдгийг ингээд зориод бид нар байгуулна гэд томьёолсон байх бүгд албатай бол бас биш. Өөрөөр хэлбэл бид нар төрийн оролцоогоор эвлэлдэн нэгдээд тэгээ нийтийн эрх шиг те хувийн эрх шиг нийтийн чиглэлээр ингээд үйл ажиллагаа явуулахад боломж байна гэх юм бол тэгээ тэрүүл иргэний нийгэм гэж. Та одоо социологч хүний нүдээр за мөн өөрөө ингэж яг энэ хүүс салбарт нэлээд олон жил ингэж маш олон ажлуудыг хийж байгаа хүний үед цаашлаад иргэний нийгмийн байгууллагууд юу яаж илүү шийдэлт хүрсэн, оролцоотой байсан, яг иргэдэд ингэж бодит амьдрал тэр тухайн салбарт нь ингэж нөлөөсөн байх өөрчлөлт гарах болов. Ерөө өөрчлөлт гарах уу? Тэр чинь ерөөсөө иргэний нийгэм байгууллага, иргэний нийгэм Монголд ер нь өөрчлөлт авчрах уу гэдэг чинь бид өөрчлөх үү гэдэг ерөөсөө асуулт л. Би бол энэ дээр бас жоохон өөдрөг л хандах гэж хичээдэг. Ер нь бол өөдрөг ханддаг. Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэдэг. Тэгээд би бол бас итгэхийг хүсдэг. Гэхдээ бол энэ бол ингээд археологийн олдвор гэдэг шиг нилээ ингээд ухаж тордож штэ. Жохон нэг юм дараатай аваад тах шиг байна. Тэгэхээр нөгөө шийдвэр гарах үйл явц маань бид нар өөрсдөө ямар байна те. Олон нийтийн санаа бодол гэдэг зүйл ямар байна гэдэг үзэхлээр үед одоо манай засгийн шийдвэрүүд гэдэг юм ингээ харахад бол судалгаа шинжилгээтэй шийдвэрүүд гэдэг зүйл бол ерөнхийдөө л айгу хомсол болсон. Хомс болсон юм уу? Эсвэл ер нь юм баг байдаг. Илүүтэй олон нийтийн санаа бодлыг судлаад тэднийхээ ингээд асуудал нь юу юм бэ гэдгийг зорж шийдэхээс илүүтэй олон нийтийн санаа бодлыг судлахтаа бол тэднийг хаашаа чиглүүлж ажиллах вэ гэдэг юм PR-ын ч гэдэг юм уу те маркетингийн суртал хуулгын зорилгоор л судлаад. За хүмүүс тийм асуудал байгаа юм. Тэгвэл одоо энийг ингээ гаргаад ирээ те. За энийг ингээ ярьчих юм те. Хүмүүст юу таалагдах вэ гэдэг юм. Юуг нь эсэргүүцгээд энэ гэдгийг нь харах гэдэг л тийм л юм болчиход. Тэгэхээр манайд байгаа энэ шийдвэр гарах процесс ч гэсэн ерөөсөө PR-чдын засаглал ерөөсөө болсон. За одоо ерөөсөө яаж харуулах вэ? Юуг яаж хийх вэ те? Хэнийг яах вэ? Тэрийг ингэх үү те? Үндсэн ажил явах гэхээс илүүтэйгээр ерөөсөө харагдах байдал тарих угаалт нь тэр нь хэтэрчихсэн. Тэгээ энээсээ болоод бидний нөгөө нэг Монгол хүний саруул ухаан гэдэг зүйл чинь ерөөсөө энэс өндөгч гарч ирэхгүй болтлоо ингээ мэдээлэлээр тоглодог хүмүүсийн яг хөө тарих угаах гэж хэлэхэд нэг зохимжтой биш. Гэхдээ ерөнхийдөө л хүмүүсийг ингээд эрүүл саруул ухаанаар шийдвэр гаргах боломж олдохгүй хэмжээнд хүртэл л ерөөсөө ингээ мэдээлэл урсгах өнгөнд хуурдах тийм яг нэг талаасаа өнгөнд хуурдах нь бол бас л өнгөнд ална болчихсон. Тэр чинь ерөөсөө л өөрт нь ирэх ашиг нь нийцчихвэл гэдгээр ерөөсөө ийм боттой шийдвэр гаргах процесс ерөөсөө явахгүй болгоч. Тэгээ тийм учраас би энэ нөгөө нэг саруул ухаан гэдэг зүйл маань нэлээ ингээд улам л ингээд хоол болох гэдэг. Тэгээд яг би бол чиний асуудгаар те биднэрт эрүүл саруул ухаан бий юу бидэрт боломж байгаа юу би боломж байгаа гэж өөдрөөр хардаг. Гэхдээ энийг өөрчлөхийн тулд бид нар бол ингээд бүх нийтээр нэг ингээд оролцооны асуудал. Тийм оролцооны суурь нь бол ерөөсөө энэ талаар боловсрал олж авах ингээд зайлшгүй тийм шаардлага байна. Тэгээ энийг бол бид нар ганцхан төрөөс шаарддаг биш. Хүн болгон өөрсдөө хичээх хэрэгтэй оролцох хэрэгтэй болж байгаа. За ингээд ярихлаар нөгөө оролцоо гэдэг хүмүүс. Тийм одоо яг энэ оролцоог л ярилцмаар байна. Оролцоо гэхээр л хүмүүс бол за би оролцохын тулд нэг төрийн бүс байгууллагатай байх хэрэгтэй байна гэдэг юм. Эсвэл за би нэг ийм юмд сурсан нийгмийн ухаанаар ч юм уу те. Нийгмийн ухааны ойлголттой байх хэрэгтэй байна. Төр засгийн тухай ойлголттой байх хэрэгтэй байна. Ингээд улам холдуулдаг. За оруулахын тулд ер нь нэг дажгүй костюм пижактай байж оролцох хэрэгтэй юм шиг юм те. Ерөөсөө л ингээд ойлголтууд нь өөрөлдвөл ойлголт тоол байна гэдэг чинь хүнийг эрүүл саруулаар шийдвэр гаргах боломжийг л ерөөсөө байхгүй болгоод байна гэсэн. Тэгэхээр надад байгаа мэдээлэл төр тулгуурлаж би шийдвэр гаргаж байгаа учраас надад дандаа муу, худлаа, хурамч мэдээлэл эсвэл говьлсон ташаа мэдээлэлүүд байгаа тул би дандаа буруу шийдвэр гаргах магадлал ихсэж байгаа. Тэгэхээр яг ийм байдлаар бол бидний ингэ шийдвэр гаргалт мэдээллүүд маань бол ингэ тийш өөр болоод холдоод явцсан нэг юм байгаад байна. Тэгэхээр энэ оролцохын тулд бол бидэд ерөөсөө хатуу зохион байгуулалт хэрэгтэй. Цаг зав амар их зарцуулах шаардлагатай биш. Би жишээлбэл гар утсаа барьж аваад энэ оролцоонд ингээ оролцож болох юм байна. Саналаа илэрхийлж болох юм байна. Шийдвэр гаргаж болох юм байна. Бүр даа ялангуяа ерөөсөө бид нар энэ төр зэсэг гэдэг зүйлээ хянах хэрэгтэй байна гэдэг чинь иргэний нийгмийн одоо ерөөсөө суур шинж чанар байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол ерөөсөө хяналтгүй юм яаж яваад байна вэ гэдгийг бид нар ингээ хараад тэрийг нь хянах хүмүүс байна уу? Тэр шудраг ус гэдэг чинь ерөөсөө хүн болгоны үнлэмжийн асуудал байна. Бид нар юуг шудраг гэж үзээд байна? Юуг шудраг ус гэж үзээд байна? Тэрийг яг адилхан хүн болгонд шаардлага тавьж чадж гэнэ үү гэдгээс чинь бүх юм эхлэх гэдэг. Яг нь ингэж ярихаар айгүй юм өргөөр хэвтэй. Тийм байна. Болчих гээд байна. Та ингээ өөдрөгөр хардгаа гэд. Тэгээд яг энэ иргэний нийгмийн байгууллагуудсанд яг энэ шийдэлт хүрэхэд
Мэдээж хамгийн түрүүнд бол оролцоо гэдэг зүйл зайлшгүй чухал тийм ээ. Тэгвэл бидний оролцоо яг ямар байдаг вэ гэх юм бол зүгээр л нэг зурагтаар хараад өнгөрөөд буудан дээрээ сууж байгаад яг хажуудаа байгаа хүндэл хэлдэг. Энэ газар нөгөө нэг бүтэхгүй те гэдэг шиг. Тэ яг нэг тийм зүгээр аман байдлын оролцоо айгүй их байгаад байдаг. Нөгөө талаараа за ингээд бүр ойрхоноор наваад үз сонгуулийн үе дээр зүгээр л сошиалын араас хин нэгний нэр дэвшигчийн доор зүгээр постн дээр бараг л нэг ингээ болоо те. Одоо яг юу ийсэн гэдэг ч юм уу нэг сонин асуултууд ингээд яваад байдаг. Тэр нь нэг юм зүгээр сошиал оролцоо болоод яваад байдаг. Яг бодит нөхцөл төр шийдвэр гаргахад нь шийдэл болоход нь оролцоо ингэж маш тотмог байна. Тэгвэл яаж оролцоо мэдэхгүй хүмүүс зөндөө байгаад. Яг л түрүүний хэлсэнчлээ. Гой хосолтой очих хэрэгтэй юм болов. Эсвэл бол аль нэг нам байгууллагад нь орж иж тэнд нь очиод үг хэлэх хэрэгтэй юм болов. За ер нь гой зангиатай байж ижил барыг тэнд очиод нэг гой юм ярьж үгээ хэлж чадах юм шүү гэдэг. Айгүй их төөрөлдсөн байдалтай байгаад байдаг. Тэгвэл энгийн нэг яг та бүхний подкастыг сонсож байгаа хүн өөрийнхөө эрх ашигын төлөө, бусдын эрх ашигын төлөө оролцъё гэвэл яг яаж оролцох юм бэ? Тэр хүн өөрийнхөө одоо мэдээлэл авах чадвараа сайжруулах хэрэгтэй. Одоо шулуух хэлгээд. Яг адилхан нөгөө буудан дээрээс уцаа оролдож шүүмжлээд нэг бид нар шүүмжлээд ус ярьж шин. Гэхдээ та буудан дээр яг ингээд сайхан хөвтөж байгаад уцаараа оролцох боломжтой бас байх хэрэгтэй. Ер нь бол. Тэгэхээр одоо жишээлх юм бол та заавал биеэр очиж те эсвэл цаг заваа гаргаж зохион байгуулалтанд орж заавал их албатай бол бас биш. Нөгөө төгөр тэр хүн энэ талаар ойлголтгүй мэдлэггүй байгаа нь тэр хүний бурууч бас биш. Яг тэгэхээр энэ чинь ингээд баг багаар суралцаа цайжраад явдаг зүйл байна л та. Тэгээ бид нар жишээлбэл тэр United Info Hub гэдэг парламентын гишүүдэд хандаг болёо гэдэг төсөл хэрэгжүүлж эхлээд тэгээд энийг таниулах гад нэг юм сошиал аян өрнүүлээгээд тэр нь хийж гинүү гэдэг нэртэй. Одоо нөгөө яарад яхав дэж гэдэг юм уу те. Unfriend гэх эсвэл нэг форум гэдэг нэрүүдээрээ ингээд юм явдаг шиг бид нар хийж гинүү гэдэг. Өрнүүлээ. За тэгээ эхлээд хийж гинүү гэдэг ингээд пост нэтер ингээд янз янз явахаар хүмүүс сонирхох. Тэгэл зарим магадгүй ингээд маазраа болгоолтай чи хийж гинүү гэл янз бүрээ. Тэрнийхээ дараа хийж гинүү болгоё. За ингээд хамгийн сүүлд нь бол нөгөө их хурлын гишүүд маань яг ажиллаа хийж гинүү. Яг үндсэн ажиллаа хийж гинүү тэр хууль тогтоох гэдэг рүүгээ чиглүүлээд дуусъя гэх нэг сайхан төлөвлөгөө гаргаад тэгээд бичгтээ нөгөө яарад яах вэ гэдэг шиг уулан зүв бичвэл нөгөө яах вэ дээ гэж бичсэн шүү дээ. Тэгээд бид нар болохоор яг тэрийн шиг ингээд хийж гинүү гэж шууд үргэлжлүүлээ биччихвэ байсан. За тэгээд пост хийгээд ингээд явсан. Тэгээд тэн дээр яг үндсэн зорилготой бол бид тэднийг сайн хүрч чадаагүй. Гэхдээ бид нар тэндээс нэг зүйлийг олж харсан. Тэрний юу гэхээр хийж гинүү гэсэн тэр постын доор ингээд маш их шүүмжлэлүүд байсан. Тэр нь юу гэж шүүмжлэх вэ гэхээр хийж байна уу гэж бич. Зүг бичсэн байна. Зүг бичээстэй аялгау сайхан монгол хэлийг маань инглээ 100 гаруй коммент. Ерөөсөө ингээд зүг бичээч гэдэг. Тэгээд үзэхлээр бол бид нар ч зүг бичгийг дэмждэг. Тэр бол бидний буруу. Угаасаа бид нар зүг бичих хэрэгтэй. Тэгээд хилээч гэсэн ингэж буруугаар тийм буруу муухай бичиж байгааг ингээ хүмүүст хоногшуулахад бид нар дурггүй. Гэтэл тэндээс нэг зүйлийг ажилласан. Хүмүүс яагаад тэрийг шүүмжлээд байна гэхлээр тэр хүмүүсийн зүг байхгүй. Тэнгүүд бид нар юу гэх гээд байна гэхлээр чухал асуудал дээр дуурдгүй байж үг үсгийн алдаа шүүмжлэх гэл тэ. Тэр чинь шүүмжилж байгаа зүг тэр чинь оролцож шít. Яагаад тэр хүмүүс оролцож байгаа вэ гэхлээр хоёр зүйлийг бид нар харж. Нэгдүгээр тэр хүмүүс энийг буруу бичсэн байна гэдгийг шууд баттай дүгнж чадчих. Буруу бичсэн биш. Тэр хүн мэдчихэв. Тийм учраас шүүмжилж. Хоёрдугаарт нь юу гэхлээр яаж зүг болгоод засах юм бэ гэдгийг тэр хүмүүс мэдчихэж байгаа учраас тэнд шүүмжилж оролцож байгаа юм. Яаж зүг болохыг мэдчихэв. Гэтэл бид нар яаж юм гэхлээр парламентын гишүүд ажиллаа хийж гинүү гэдэг асуудлыг ярихлаар нэгдүгээр тэр хүмүүс энийг буруу алдаатай байна гэдгийг ерөөсөөр олж харахгүй байна. Буруу очсон байна гэдгийг бид нар хараад байдаг. Тэн дээр бурууг нь олж хардаг. Хоёрдугаарт нь энийг засаад алдааг нь яаж засах юм бэ гэдгийг хүмүүс мэдэхгүй. Тийм учраас бүгд ойлгож оролцож чадахгүй гэсэн. Тэгэхээр оролцоо гэдэг чинь эхлээд юу нь буруу юм бэ гэдгийг олж харж чад. Хоёрдугаарт энийг яавал зүг байх ёстой юм бэ гэдгийг ойлгож байвал тэр чинь оролцооч илүү сууртай юм. Тэгэхээр яг товчхондоо бол оролцоо гэдэг яг энэ ойлголтын хувьд бид нар яг бүхний тэр бичиг үсэг байгаад яг адилхан байна. Боловсруулах байна гэсэн. Тэгвэл яг энэ оролцооны яг ямар хэлбэрүүд байгаа юм бэ? Тэг яг энэ одоо нэг сүүлийн үед айгүй их ярьдаг болсон. Залуучуудын оролцоо гэдэг. Айгүй гоо нэг залуучууд гэдэг үгээр ингэж яг барьж ингэж явдаг болсон. Тэг мэдээ чинь залуу үе гэдэг бол аливаа зүйлд оролцох нь бол зайлшгүй. Гэхдээ оролцож байгаа гэдэг хин нэг фэйсбүүкээр ч юм уу комментээр зүгээр хараагаад иж бас болохгүй байна. Тийм үү тэгээд ганцхан залуучууд хараагаад байгаа зүйл биш шүү дээ. Тэг ингэж харах юм бол за ерөн залуучуудаас дээшлэх тусмал илүү ер нь баг хурцуг хурцтай сүрэг эсвэл хит тууширсан тийм юм харагдаад байна. За би энэ дээр бүр онцлоод хэлье. Өөрөө энэ залуучдын чиглэлээр судалгаа хийдэг, бас энийг байнга ажиллаж хийдэг, сонирхож судалдаг хүний хувьд хэлэхэд бол Монгол залуучуудын оролцоо муу биш ээ.
Юусоо муу ш. За тэр нь яг би тулцсан сайн гэж хэлэхгүй. Гэхдээ бол бид нар нэг одоо бусад дэлхийн бүх орнууд залуучууд нь оролцоолоо ингэж шилдэг байгаа л Монгол ганцаараа уцраад байгаа зүйл биш нэгдүгээр. Хоёрдугаарт бол монголчуудад монгол залуучуудын оролцоо бол бодит байдал дээр бас сайн байгааг бол сайн байгаа. Жишээлх юм бол одоо юу гэдэг хүмүүс сайн дураараа нэгдээд ингэж хийдэг ажилдаг байгууллагуудыг дарах жишээлбэл GCI байгууллага тийм залуучуудын байгууллага. За ихтэй яг ингэж залуу байхдаа ингэж тэгэхээр дундаас дээш настай зөндөө байгаа. Тэг ер нь бол залуучуудын байгууллага гэж байна. Маш их төвхтэй үлгэр жишээ байгууллага байна тийм. Ротор хакт байна тийм. Ротори гэдэг нь клубүүд хэлбэрээр ажилладаг GCT бас нэлээд төс. Тэд нар бас ингэж яг л залуучууд байгаа юм. Хамгийн их төвхтэй залуучууд. Залуучуудын ингэ клуб юунуудыг ажиллах юм бол хамгийн сайн. За бүр намуудын төвшөнд дараад үсэх юм бол хамгийн их төвхтэй хэсэг залуучууд байгаа тийм. Ахмадуудаас ер нь дутхгүй шүү. Залуучуудын байгууллага нь ардын намын хувьд бол одоо нийгмийн ардчил Монголын залуучтай холбоо, ардчил намын хувьд бол ардчилсан залуучтай холбоотой. Аль аль намда нөлөө өгөх энд дарах хэсэг нь байж чаддаг. Ингээд үзэхлээр бол яг ингээд тухайн салбартаа бол залуучууд нь бол тийм оролцоо муутай гэж бол хэлэхэргүй. Яг нь үнэхээр итгэхгүй хэсгийг нь олж хараад бол итгэхгүй гэж хэлж болох. Тэгээ би энэ дээр онцлоод хэлэхэд бид нар ингээд асуудалд бодиттой хандах хэрэгтэй. Хамгийн сайн сайхнуудын түүж олж хараад бид нар гоё сайхан болж гин гэдэг ч болохгүй. Хамгийн муу мухагийн түүж яриад бид нар болохгүй байна өстэй бүтэхгүй нэ гэх тээ. Байж болохгүй. Болох ч юм байгаа, болохгүй ч юм байгаа. Гэхдээ бодит үний юу вэ гэхээр залуучдын оролцоо бол тэгтээ муу бол биш. Яагаад залуучдын муу оролцоо муу гэж ярьдаг хамгийн тод жишээ бол сонгуулийн ирцээр ярьдаг. Харин яг тийм. Сонгуул дээр ирэхгүй байгаа учраас залуучууд муу гэж байгаа зүйл байж болно. Гэхдээ тэрний шалтгаан юу вэ гэдэг чинь бид нар энийг тодорхойлж судлах хэрэгтэй байна. За тэгэж судлаад үзэхлээр юу байдаг вэ гэдгийг би ярьж. Сонгуулийн эрдсэн дээр нөлөөлж байгаа хамгийн том зүйлс бол итгэл үнэмшлийн асуудал. Итгэл үнэмшлийн асуудал буюу би энэ үнийг сонгоснороо ингээд эрг өөрчлөлт гарах юм байна гэдэг итгэл үнэмшил нэгдүгээр төрөхгүй байна буюу улс төрийн намууд төр засгийнх юм маань тий засаглалын эрх барьж байгаа хүмүүс маань өөрөө залуучуудын итгэлийг авч чадахгүй байна гэсэн үг байхгүй. Тэр чинь улс төрийг өөрөө шийдвэр гаргах төвшөнд нь залуучууд саналаа өгснөөрөө өөрчлөлт авчиж чадна гэдэг итгэл үнэмшлийг тэн дээр авч чадахгүй байна гэсэн. Тэгэхээр энэ чинь өөрөөр хэлбэл нэг талаасаа би ингээд бараа зарж байгаа худалдаачин байлаа гэж бодоход дэлгүүр манай дэлгүүрээс хүн орж ирж юм авахгүй байна гэдэг чинь тэр хүмүүсийн буруу мөн үү? Эсвэл манай дэлгүүр бараа муутай байна уу? Би харилцаа хандлага муутай байна уу? Би ий баримт өгөхгүй нь асуудал байгаа ш. Яг тэрнтэй адилхан төрийн эрх барих шийдвэрийг гаргах эрх баригчийг сонгох сонгуул дээр хүмүүс ирж саналаа өгөхгүй нь гэдэг чинь тэр процесс өөрөө залуучуудын хувьд бол ач холбогдолтой байна уу? Хүмүүс бол ерөөсөө сонирхгүй учраас өгөхгүй нь гэж боддог. Итгэлийн авч чадахгүй байгаа нэг асуудал. За ингээд энэний хойноос бол ингээд яг итгэл үнэмшлийн асуудлууд бол маш олон зүйл дээр. Удаад нь бол яг бодит асуудлууд. Одоо юу гэдэг нь физик гэж хэлж болох тийм. Жишээлх юм бол би өвөр ангаа таихтай. Би өвөр ангаа таихтай баг өнгөрсөн жилээр би хаягаа шилжүүлсэн. Тийм учраас би саналаа өгөхийн тулд 420 км саналаа өгөх болдог. Би өөрөө энэ чиглэлээр ажилладаг учраас одоо үлгэр жишээ байхын тулд гэх юм тийм. Би өөрөө уриалцахад саналаа өгөхгүй болохгүй учраас би зориод 420 км очиод саналаа өгнө. Гэхдээ энэ чинь асар одоо цаг хугацаа ингээд зардалтай үйл явц байхгүй. За ерөнхийлөгчийн сонгуулиар би жишээлбэл өвөр ангаа таихтай одоо ингээд ерөнхийлөгчөө сонгоход Монголын хаанч байсан тэр хүн саналаа өгч болно шүү дээ. Өөр хүмүүс нь өөрчлөгдөхгүй. Гэтэл би өгөхийн тулд бас л очиж өгөх болдог тийм. Тэгээ би юу сая яг хаягаа шилжүүлж амжсан учраас бол хотод саналаа өглөө л дээ. Хамаагүй амархан байхгүй. Би 30 минутыг зарцуулаад саналаа өгчөж болж байна. Гэр бүлээрээ очив. Тэгээ энэ асуудлаас ч болоод маш олон хүмүүс шин. Яа тэгэхээр залуу хүн чинь хаяг дээрээ байдгүй байхгүй. Хаяг дээр ерөөсөө хаягийн тогтоогддог хүмүүс байхгүй. Энэ чинь олон шалтгаантай. Нэгдүгээр аав ээжийн хаягаас өрх тусгаарлаагүй байдаг. Өрх тусгаарлах чинь угаасаа өнөөгийн Монголын хувьд яг амархан байж бол хаягаа тусгаарлах чинь айгүй хэцүү. Яа тэгэхээр бид нар чи орон байр шууд орон байртай байхгүй. Орон байртай байлаа тэр нь байнга их биш байхгүй. Түрээс их байна, хажуу өрөө байна тий. Зээлийн байрнууд байна. Тэр нь ингээд хаяг нь яг өөр дээр нь шилж ирэх тохиолдол маш олон тохиолдолд байна. Тэгээ тэр хүмүүс чи хаяггүй учраас өвөр ангаа 420 ойрхон, харьцангуй ойрхон гэж хэлж болно. Тийм ойрхон биш л дээ. Гэхдээ ойрхон. Гэтэл энэс цаашлаад гой болтой руу, ховд руу, баян үлгэр рүү, завхан руу яах юм бэ те? Дорн руу яах юм? Яв саналаа өгөхгүй шүү дээ. Тэгэхээр энэс болж хэдэн хувь нь орхиж байгаа юм бэ гэдэг чинь бас өндөр те. Тэгэхээр залуучтай оролцсон муу гэж шалтгаан зөндөө байгаа байхгүй. Тэгээд дэмжлэгийг авах хүн байхгүй байж болно. За дээрээс нь дийлэнх тохиолдолд бас ажлын чөлөө юунууд байдаг. Тэр нь юу вэ гэхээр хувийн секторууд дээр сонгуулийн өдрөөр амардаг ч гэсэн чөлөө өгдөг тохиолдол.
За бүр ингээд бүр баттай гэвэл уул уурхайн салбар гэдэг. Тэгээ 14 хоногоор ээлжилдэг, 21 хоногоор ээлжилдэхүүд нь хизээч саналуу нөгүүлэхийн тулд хот руу явуулдаг л байна. Хаяг руу явуулдаг л. Тэгэд энэ олон нөхцлүүдээс чинь болоод залуучууд саналаа өгөхгүй шүү. Би зөвхөн нөгөө ингээд санаанд орж байгаа цөөн үедээ дурдлаа. Маш олон хүчин зүйлс байна. Тэгэд ийм учраас хүмүүс очиж саналаа өгөхгүй байна. Тэгэнгүүт гэхдээ эн чинь 50-аас дээш өгнөгүүд. Сая бол баг ингээд 60% төлөвлөж бид нар чинь 60 орчим хувьтай гэдэг чинь бол өндөр бас боломжийн үзүүлэлт төлж байгаа 60%. Тэгээд ингээд үзэхлээр залуучуудын оролцоо бол муу ах ингээд шалтгаан. Ахмадууд ягаад саналаа өгдөг бол хаягийн тодорхойгүй ахмад гэж юу юм байхгүй байна. Яг тэгэхээр ямар нэг байдлаар доктор шууршилтай байдаг. Хажуу өрөө солиол нүгэл явдаг ахмад маань бол байхгүй байна. Гэр оролт байна уу, орон сууцсан байна уу, ямар тач хаягийн тодорхой залуучтай байдаг. Дээрээс нь амьдралын тодорхой юмнуудад ингээд туршлагатай. Үнийг хэлээд ахмадууд маань сайн туршлагатай. Ингээд саналаа өгөх нь ямар ач холбогдолтой гэдгийг харж байгаа, ямар нөлөөтэй гэдгийг нь харж байгаа. Улс төрийн идэвх нь үздэг мэдээллийн их сувгууд нь бол байнга улс төртэй юм холбоотой те. Тэгээд дээрэс нь ахмадууд бол яг тэр өдөр өөрийнхөө чухал эрх мэдэлтэй хүн гэдгийг мэдэрдэг өдөр байхгүй. Ахмадууд яг. Өөрөөр нийгмийн оролцоо нь ингээд ахмадууд бол өдөр хомигддаг бодит байдал төр. Найз нөхөд танилуд нь зөрдөг, ажлын байр хамт олон байсан бол тэр нь зөрдөг те. Оролцоо нь хомигдож байгаад оролцоогоо илэрхийлэх боломж нь өөр ахмадуудын сонгол байхгүй. Тэм учраас Монголын ахмадуудыг бол магтмаа. 2016 онд гэхэд 97 авин те. Сая ч гэсэн ингээд бараг л бүгдээрээ очиод 90-ээс дээш дандаа саналаа өгдөг. 60-аас дээш насны ахмадууд юм. 50-аас наашлуулаад ирсэн ч бол. Тэгээ 50 настай нэг бол ахмадууд гэж хэлж болохгүй. Тэгэд үзэхээр бол энэ бид нар ингээд асуудал бодтой хандах хэрэгтэй. Ямар учраас энэ хүмүүс саналаа өгдөө ямар учраас. Тэгэнгүүт оролцооных нь хуваар дүгнэх бол нэг хэрэг. 2016 онд бол 50.7% залуучуудын тий. Тэр нэг 25 хүртэлх насны залуучууд ингээд үзэх юм бол 50.7% очиж саналаа өгч. Хоёр залуу хүндэтмийн нэг нь гэдэг чинь зарим нь хаяг дээрээ биш, зарим нь ажилтай, зарим давхцаагүй, зарим сонирхгүй гэхэд энэ бол бас мунхуу зүйлт байхгүй. 50.7. Сая бол бүр ингээд 60 ингээд гараад. Тэгээд за энэ бол оролцооны хувь байхгүй. Хэдэн хувь нь очиж саналаа өгсөн бэ? Гэхдээ сонгуулийн үр дүнг юу шийддэг вэ гэхээр нийт санал хэдэн хувь нь саналаа өгсөн бэ гэдгээр шийдэгдэхгүй. Саналаа өгсөн хүмүүсээ 100% гэж үзээд тэдний хэдэн хувь нь хэнийг дэмжсэн бэ гэдгээр шийдэгдэх шүү дээ. Тэгээд яг саналаа өгсөн хүмүүсээ 100% гэдээ үзэхлээр би 2016 оныг нөгөө нарийн датагаар нь илүү сайн санаад байна. 20 онд бол энэ бол бүр сайжирсан. 20 онд саналаа өгсөн хүмүүсийг яг ингээд насны бүлгээр нь ангилаад үзэх юм бол 50 наснаас дээшгээ нэг бүлэглээд тэгээд 30 нас хүртэлгээ ингээд нэг бүлэглээд аваад үзэх юм бол залуучууд нь ахмадуудаасаа илүү олуулаа байдаг. Айл үеийн сонголт төр. Тэгэхээр бодит байдал төр юу гэхээр ахмадууд бүгдээрээ очиод саналаа өгөхөд залуучууд нь олуулаа учраас тал нь очиход ахмадуудаасаа олон байдаг. Тэгэхээр нөгөө залуучууд итгэхгүй учраас төр зэсэг юм байна гэдэг л худлаа. Залуучууд очиод саналаа өгч. Тэгээ одоо байгаа үр дүнгийн чинь залуучууд бас шийдсэн гэсэн үг. Тэгээд энэ буруу ойлголт юун дээр байдаг вэ гэхээр залуучууд сонгуульд нөлөөгүй гэж ойлгодог. Гэтэл хамгийн нөлөө өгөх бүлэг нь цөөхөлөө очиод өгөхөд залуучууд байдаг. Энэ чинь бүр статистик хөдөлшгүй зүйл. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд юм гэхээр сонгуулийг залуучууд шийддэг. Яг ахмадууд бол нэг талтай илүү үнэнж өгдөг гэж магадгүй. Тэр нь бол өөр тайлбар тусдаа зүйл. Гэхдээ хэн хамгийн олоолаа очиж өгдөг бол залуучуудын бүлэг хамгийн олоолаа очсон. Энийг 40 нас хүртэл бүр татчих юм бол ерөөсөө залуу бүгд идэр үеийнхэн Монголын сонгуулийг шийддэг гэж хэлж болох байхгүй. Тэгээ яадаг гэхээр хүмүүс залуучуудыг нам биш гэж бодоод тийм шүү. Нөгөө ингээд өөрх нь хүссэн үр дүн гарахгүй болохоор залуучуудаас боллоо. Гэтэл ардын намын залуучууд очиод ардын намдаа өгч байгаа шүү. Ардчилсан намын залуучууд очиод ардчилсан намдаа өгч. Хүний залуучууд хүндээ өгнө гэдэг юм тийм. Тэгэхээр энэ залуучууд бол хамгийн нөлөө өгөх эзэн дарах бүлэг байсаар ирсэн. Одоо ч байгаа. Харин нөгөө сэтгүүлчд хүртэл энийг мэрэгжлийн сэтгүүлчд нь хүртэл залуучууд ингээд шийддэг юм байна гэж боддог. Судлаач нь хүртэл ингээд буруу ойлголттой. Тэрийг бүр ихтгэл үнэмшил болгоод нийгэм даяараа ингээд тараацсан учраас залуучууд өөрсдөө нөгөө бүргэд гэдгээ мэдэхгүй дахиа гэдэг шиг өөрт нь ямар эрх мэдэл байгаа чадвартай одоо ч гэсэн бид нар ямар хүчрхэггүй гэдгийг ойлгодог байхгүй. Тэгээд дандаа ингээд тал тийш ингээд хуваагдаж ангилагдаад ингээд нэг юм хүчгүй гэдэг тийм ойлголт тогтсон. Тэрнээс биш Монголд байгаа хамгийн идэвхтэй үе бол залуу үе, хамгийн зүгтийн жин дарах нөлөө өгөх үе бол залуучууд мөн. Шууд ингээд сонгуулийн шууд утгаар нь ярьсан чинь. Нөгөө төр дөрөвний хэлдэгтэй ахмадуудын оролцоогоо илэрхийлэх боломж сонгуул учраас ингээд энэ чинь физикли одоо ингээд хаяг идэргээд ингээд асуудлуудаас гадна нийгэм сэтгэл зүйн хувьд энэ чинь нөлөөлөл зөндөө байна. Залуучуудын хувьд бол
маш хэтгтэй байдаг, маш олон юмд орцдог, сонирхлоо маш олон төрлөөр илэрхийлдэг. Тийм учраас энэ бас ингээд нөлөөлж байгаа нийгэм сэтгүүл зүйн соёлын хувьд те. Яг энэ дээрээс нь би үргэлжлүүлээд аваад үзвэл түрүү яг асуудал болон оролцоон дээр яаж оролцохоо мэдэхгүй байгаа гэдэг. Түрүүний л юуг ямар асуудлыг бол хэрхэн олж харахаа мэдэхгүй байгаа. Яг хаана асуудал байгаа гэдэг ингээд олж харахгүй байна. Нэг хоёрдугаар гэх юм бол за асуудлыг олж харлаа зэн яаж шийдэх үү гэдэг. Яг тэр мэддэг хүн байхгүй байгаа тийм. Тэгвэл яг энийг яаж хувь хүн, иргэн хүн одоо асуудлыг олж харж мөн шийдэх гаргалгааг олоход энийг яг заавал хувь хүн олох албатай юм яг үндэ биш юм байна. Яг үндэ биш. Энэ өөрөө засаглал институт гэж ярьдаг зүйл чи юу юм бэ гэхээр ерөөсөө энэ асуудлуудыг шийдвэрлэх боломжтой төлбөрүүдийг боловсруулдаг, шийдвэрлэх ёстой газар байдаг. Манайд энэ чадамжууд ерөнхийдөө тийм сайн бэхжээгүй учраас төр засгийн хувьд бол олон улс төрийн чадварын хүний нөөц олон шилтгаантай байна. За хувийн хвшлийн хувьд бол арай өөр төвшөнд яригдана. Тэгэд хангалттай сайн төвшөнд тодорхойлж чадахгүй байгаа нэг асуудал байна. Тэрийг хэрэгжүүлж чадахгүй байгаа тийм. Тэрнээс биш иргэн өглөө босоод ажил дээр очиод нягтлан бодох бүртгэлээ хийх хэрэгтэй. Нягтлан бодох юм байлаа гэж бодоход төр засгийн асуудлыг өглөө болгон бодоод шийдэл гаргаал тийм. Тэрийг уриалал тийм байх ерөөс албатай биш байхгүй. Энд ч бас иргэдийг буруутгалгүй. Гол нь энэ дэр гаргалгаанууд нь байх хэрэгтэй. Тэрийг ойлгодог, тэрийг ингээ хэрэгжүүлэх систем нь байх хэрэгтэй. Ерөөсө төр засаг яагаад байгаа вэ гэхэлэр одоо загаан бэлэг бит хоёр байлаа. За нэмээд ингээд 30 хүнтэй нэг тосхон байлаа гэж үтэй. 30-уулаа нийлээдвэл асуудлаа шийдэд ижүүлж шүү дээ гараа өргөд. Тэгтээ бас ардчилсан тий. Ардчилсан гэдэг чинь ерөөсө олонхороо саналаараа шийдээ. Гэхдээ хин эндээс нөлөөлөхгүйгээр ингээд юу гэдэг тий. Хүчирхийлэлгүйгээр гэсэн. Нөлөөлөл байж таарна. Сурталх болоо байгаа шүү дээ. Сурталчлаа. Тэгээ саналаа өргөд гараа өргөө шийдвэл 30-уулаа шийдвэл. За 300 болоод ирэхлээр энэ аягүй хэцүүлчих. За тэгээ 3 сая болоод ирвэл тэрийг асуудлыг ингээ бөөндөө шийдэх ямарч боломжгүй учраас хувилбар гаргаад ингээд шинэ соёл бий болгож байна гэсэн. Тогтолцоо гэдэг чинь ерөнхийдөө бол шинэ соёл шүүд систем бүрдүүлэг. За тэгвэл орчуулаа сонгоод нёгийгээ явуулчих. За нөхөр нь шийдэхдээ тэр асуудлыг тэгж шийдэх шүү те. Нутаг орны хадлаг ингээд нөхөр очиад тэр дотор ингээ саналаа өргөд гаргаад манлайлаа зохион байгуулалтанд ороод 300 хүн шийддэг ч юм уу. Монголд энийг шийддэг нь 76 хүн шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл надад байгаа эрхэл би тэр үнд өөртөө зүүжсэн мандатаар тэр үнд зүүлгэж өгөл явуулчих. За би өдөр болгон хуйлмул ярьж чадахгүй би зарим нь баг ойлгохгүй. Тэгэхээр чи энийг хариуцлагатай сайн шүү гэл төлөөлөд явж байгаа гэсэн. Тэр хүмүүс маань уул нь бол иргэдийг төлөөлөх үүргээ улсын хурлын гишүүнүүд иргэдийг төлөөлөх үүргээ хийх хэрэгтэй. Хууль тогтоомж батлах, хууль санаачлах, хууль үйлдвэрлэх гэж хэлж болох юм. Одоо бүдүүн баг гэвэл хууль үйлдвэрлэх төр ажлыг хийх хэрэгтэй. 3 дугаарт нь бол хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Маш чухал зүйл үүрэг. Тэгээ манайд бол эдрийг хэр төвшин биелүүлдэг вэ гэдээ үзэх юм бол тусдаа яриа болоо авчих. Одоо яг харин наадах чинь ингээд нэг айгүй том асуудал. Ямар нэгэн нэр дэвшигч яг тэр тухайн газараа очиод ингээд одоо сонгуулийн үеэр те. Ингээд айгүй гоё зүйлсүүд ингээд ярьдаг. Тэдэн тим зам тавьсан. Энэ дээр ингэж барилга босгосон. Энэ дээр тэдэн цэцэрлэг бий болгосон гэдэг. Яг нэг төлөөлөгч хийх хэрэгтэй. Одоо нэг тухайн орон нутгийн те нэгдийн төлөөлөгчтэй хурал гэх тэн дээр чинь төсвөө батлаа боловсруулад юу яах вэ гэдэг дэдвцэн ярьдаг газрын ажлыг тэнд бүхэл бүтэн улсын хурлын хууль санаачлах өстө хүн яриад байдаг. Тэрийг нөгөө нэг сонгогчд нь гэдэг ойлголтоор яваал чи ирээдүйд юу хийх юм гээд баг ингээ барилга барина гэдэг өөдөөс нь яг ингээ хариулаад нэг зогсож яадаг штэ. Тэгтэл миний яг ингээ зүгээр нэг би ч бас л нэг инженер яг тийм нийгмийн салбарын ч юм уу тийм зүйлийг мэдэхгүй штэ яг нарийнаар нь бол тэр утгаараа би болохоор яг юу гэж асуухыг хүсдэг гэхээр уучлаарай за ингээ залуучуудын хөдөлмөрийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдсан байна. Энэ дээр та яагаад хуралдаа суугаагүй юм. Энэ дээр та яагаад тэгвэл залуучуудын хөдөлмөрийг дэмжих хуулийн эсрэг санал өгсөн юм бэ. Энэ дээрээ тайлбар өгөөч гэдэг юм. Тийм зүйлийг би энэ өөрөө нийгмийн соёлын асуудал болж байна. Соёл. За би энэ дээр жоохон далиж гэсэн нэг санаа хэлж. Манай соёл гэхэлэр ерөөсөө шууд урлаг гэж боддог. Соёл ярихаар л уран зураг, соёл ярихаар л бүжиг, соёл ярихаар дуу гэж боддог. Соёл ярихаар кино гэж боддог. Тэр ч юм шиг байна. Тэр хүн нийгмийн соёл. Тэр чинь урлаг мөн соёлын нэг ингээ хэсэг бол мөн маш чухал те. Маш чухал өгөөд маш сайхан хэсэг мөн. Гэхдээ эн чинь нийгмийн соёл гэдэг. Соёл болж тогтчихж эн чинь гэтэл урлагийн маш олон зүйл нийгэм соёл болж тогтоогүй гэдэг. Монголын нийгэмд. Монголын нийгэмд урлагийн нэг төрөл мөртлөө соёл болоог үзүүлсэндээ байгаа шүү. Гэтэл бидний урлаг биш ч гэсэн те. Урлаг гэж ингэж ойлгохоос тусдаа ч гэсэн нийгэм соёл болоод тогтсон олон зүйл. Гэвч чи ингээд жижиг элементүүдээс болоод те Монголд өөр хаач явахгүй мөртлөө Монголд үүдээ хөл дээр нь гიშгчээд гар барьдаг те. Энд чинь
Яг ингээд энэ шал өөр зүйлээр тайлбарлах. Гэхдээ эн чинь манайд байгаа соёл мөн баггүй. Яг л бүх дээр ингээд тогтцоо. Гэтэл засаглалын түвшинд иргэний оролцооны түвшинд Монгол соёл тогтоогүй гэж хэлж байна. Соёлгүй. Тэгэхээр энэ соёлыг бид нар тогтоох хэрэгтэй. Магадгүй би бол ингээд соёлын яам мэдэр гэдэг зүйлийг энэ соёлыг те тогтооход чиглэсэн ажлууд хийх хэрэгтэй. Тэрийг харин хийхдээ уралгаар дамжуулж хийж болно. Тэрийг харин хийхдээ боловсрлоор нь дамжуулж хийж болно те. Гэдэг дээр ингээд соёлын яам маань ажиллах хэрэгтэй бол вэхээр манай соёлын яам бол киноны яам, контентын яам, урлагийн яам болчиход байгаа. Шал тустай. Тэгэхээр бид нар яагаад тэр иргэн чи ингээ асуугаад хад бусд нь асуухгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй байна. Энэ чинь өөрөө соёл болоогүй учраас гэсэн. Тэгэхээр бид нар энийг олон нийтэд сурталчилж, таниулж бүр ерөөсөө ингээд яг чам шиг тийм асуулт асуух хүнийг их хурлын гишүүндээ тавих шаардлагыг өөр шаардлага тавьж эхлэх хүмүүсийг ерөөсөө олон болгож ижил өөрчлөлт болно. Олон болно. Олон болохоосаа гадна тэр нь чанартай буюу тэр нь өөрт нь дадал болсон байх хэрэгтэй. Тэгээд ингээ бүх болохоор чинь Монголын нийгмийн соёл болж байгаа байхгүй. Тэгээд ирэх юм бол өөр уучлаар түрүүний их дээр нь би яриаг таслаад хэлж байгаа. Уучлаар тэр нь юу вэ гэхэлэр нөгөө ясуусан шүү дээ. Дугаар хорооны иргэн тэр чи одоо би явахгүй дугаар хорооны иргэн гэдэг чи өглөө босоо заавал тэр асуудлыг мэдэх шийдэх албагүй. Гэхдээ бол тэр иргэн өөрөө саналаа гаргах ингээд процесс нь энгийн ойлгомжтой байх хэрэгтэй. Тэрийг шийдвэрлэх боломж нь өнөөдөр технологи гэсэн. Гар утсаараа очиод саналаа бичүүлдэг. Тэр нь ихтэй орхигдчихдгүү шийдэл болоод энэ тусгагдаад явдаг. Тэгэд одоо ийм Монголыг харж ич бас дэвшил болж штэ. Төрийн үйл ажиллагаа ингээ хэлбэрчлээд иргэнийг ингээ. Тэгэхээр бидний хийх ажил бол ерөөсөө иргэн төрийн шийдвэр гарах үйл явц, төрийн хянах үйл явцыг иргэд өөрсдөө хялбараар хийж болдгоор л хялбарчилж өгөх хэрэгтэй. Тэг хялбар улам хялбар болоод авах юм бол хүмүүс оролцдог байна. Тэг ач холбогдлыг мэдрээд эхэлнэ. Тэг хамгийн гол нь бид нар бас үр дүнгээ мэдрүүлэх хэрэг. Үр дүн гаргаж үзүүлэх. Тэгэх юм бол хүмүүс бид нар ингэж оролцоод ийм үр дүн гаргаж болох юм байна гэд амтших хэрэгтэй байхгүй. Амтыг авах хэрэгтэй. Тэгэх юм бол хүмүүс дахиад хийн. Үр дүн гаргаж ирч чад. Тэгээ тэрнээс биш одоо бид нар жишээлбэл юу гэдэг чи нэг ч 10 жилийн өмнө очиод одоо iPhone бол ийм бэлгэрээгүй цаг байлаа шүү дээ. Одоо нэг iPhone ингээл ер нь баг байгаагүй шүү байхгүй. 10 жилийн төв. iPhone ч одоо амар том ч гэсэн. Тэг чи тэр үед очиод хүмүүсээс за хэдүүлээ алим гэдэг нэртэй те манай хурлын дарга гэдэг алим гэдэг нэртэй гар утас үйлдвэрлэе. За тэр утас бол ухаалаг утас байх юм аа. Ингээ иргэдэд хэлээ шүү дээ. За энэ ямар үйлдэлтэй авах иргэдээ ингээ хэдүүлээ бүгдээрээ бөөндөө хэлцвэл буруугүй гэдэг юм аа. Ингээ саналууд авчи. Гэх юм бол хэдэж одоо гişээ iPhone ер нь баг гарч ирэхгүй. За магадгүй яг тэр дотор ингээл шинийг сэтсэн хүмүүс байж магадгүй ч гэсэн дэлхийн хаанч очиод асуусан баг л өнөөгийн шиг iPhone гарч ирэхгүй байхгүй. Яг тэгэхээр хүмүүс тэр үед бол зургийн аппараттай байсан те дөнгөжл гар утастай аппарат учраас яг хөө камертай бай гэж хэлж магадгүй. За ингээд үйлдэл системтэй байж бодвол хурууны хэм уншигчтай бай гэж хинж хэлэхгүй те. Шууд царайг нь таньдаг бай гэж хинж хэлэхгүй. За iOS гэдэг үйлдлийн системтэй бай. За юу гэдэг үйлдлийн систем монголоор нэрлэжээ те. Нэг шугам гэдэг үйлдлийн систем бай. Тэрэн дотроо ингээд ийм аппликейшнуд байдаг. Тэгээ тэр нь бүр янз бүрийн ингээ хинж хөгжүүлээд тийшээ ингээ оруулж болно. Тэрийг бас худалдаж авч болно. Гэдгийм үү ийм тогтолцоог хинж гаргаж ирэхгүй байхгүй. Ингээ бийж бүрнээр нь гаргаж ирэхгүй гэсэн. Гэхдээ саналын ав бол заавал авах хэрэгтэй. Дийлэнх шөөрүүд нь бол гарч ирнэ хэрэглээд лээсэн. Гэхдээ бид нар энэ утас гараад ирэнгүүт л ийм байж болох юм байна гэдгийг бид нар хэрэглэдэг. Тэгээ энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нийгэм тэргүүлэхтэй институтууд тэгээ дээрэс нь байгаа одоо энэ институт гэж хэлээд байгаа байгууллагууд системүүд тогтолцоо гэж хэлж болох энэ хүмүүс. Тэгээд нийгмийн одоо юу гэдэг арай урьдчилж харж манлайлж байгаа хүмүүс. Манлайл гэдэг чинь нөгөө сошиал инфлюенс биш. Илүү тэрийг харж чадж байгаа хүмүүс нь өөрөө энэ тогтолцоог төрүүлж хараад Apple гэдэг ийм утас байна. Одоо ингэ хэрэглээч гэхэд хүмүүс ямар гоё юм бэ гэж хэрэглэж байгаатай адилхан. Бие бинийг хараад ярьж болдог, мессеж өчлөж бүх юмтай байгаатай яг адилхан. Тийм тогтолцоо хувилбаруудыг гаргаж ирж таниулах хэрэгтэй байхгүй. Тэгээ хүмүүс тэрийг чинь хэрэглээд амтлаад үр дүнгуудыг үзэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бүх зүйлийг иргэдийн цэвэр оролцооноос нэхэд байх нь бас боломжгүй зүйл. Бид нар иргэдийн оролцоог үр дүнд хүргэх тогтолцоонуудыг бий болгох хэрэгтэй. Энэ дээр бол иргэний нийгмийн байгууллага гэж нэрийг одоо зүүж байгаа тэр голлох байгууллагууд гэдэг юм уу те. Одоо өөрсдөө тийм төвшнээ гэж үздэг хүмүүс бол энэ чиглэл рүү зорж ажиллах хэрэгтэй. Бид нар ийм тогтолцоо одоо гишүүдийг жишээлбэл хянаж болж байна. Төсвийг ингэж хянаж болж байна. Бид нар өөрөө төсөв хэрэгжүүлэх батлагдахад энэ дээр өөрсдөө хэрэгтэй саналуудаа ингэж оруулж болж байгаа гэдэг хувилбаруудыг тэр дундаа бий бол технологи дээр суурилж гаргаад тэгээд иргэд тэрийг хэрэглээд өөрсдөө энд нь амтшаад дуртай болоод тогтмол хэрэгэлдэг болоод ингээд нийгэм соёл болж тогтох хэрэгтэй л гэсэн. Ингээд энэ тал талаас л явах процесс гэсэн үг байхгүй.
Тэгээ яг өнөөдрийн яг подкастын маань зочноор бол манай социологч хүн гэдэг утгаараа яг битэрийн яриа явьж байгаа. Нөгөө талаараа яг энэ цогц хөгжлийн үндэсний төвийн маань яг ингэж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа. Тэгэхээр яг манай сонсогчдод маань ямар нэгэн улс төрийн нам ивсэл хүчний те улс төрийн байгууллагын хараат бус яриа гэдгийг бол яг хүлээж авах хэрэгтэй. Яг манай сонсогчдод маань за ингээд эрүүл ухаантайгаар эрүүл сонголттойгоор одоо юмнуудыг хийгээсэ гэдэг зүйлсүүдийг ярьж гинэ л гэж. Би одоо нам улс төрийн юм дэмсэн нэг яриаг байх гэж. Тэгээд тэг яг юм нөө сонгогчийн боловсролыг магад дэвшлүүлэх яриа нэг хэсэг хоёлын дээр нь сая явсан гэж би зөвхөн хувьдаа ингэ бодохгүй. Тэг яг энтэй шууд ингээд уялдуулаад аваад үзэх юм бол цогц хөгжлийн үндэсний төвөөс яг ингээд сонгогчдод зориулсан хоёр том төслийг би өөрөө мэдэж байна л да. Сонгуулийн музей. Энэ бол бүр маш гоё. Нөгөөх нь United Info Hub буюу УХЦ юм гээд байгаа. Тэгээ хоёлаа энэ хоёрын талаар яриад хөө. Яагаад ер нь нийгмийн төслүүдийг ер нь хийд юм бэ? Тэгэхээр бид нар бол судалгаа сурт иргэний нийгмийн байгууллага. Яг янз бүрээр ангилж болно. Think Tank Institute гэж бас ангилж болох байна. Яг тэгэхээр бид нар энэ тодорхой бодлогын ингээд хөлбөрүүдийг нийгэмд ийм байж болох юм гэдгийг санал болгодог. Тэрийг хамгийн гол судалдаг, судлаад санал болгоод хэрэгжүүлдэг гэсэн. Гэхдээ бидний хувьд бол байгууллагад 10 жил болж байна. Гэтэ бид нар одоо юу гэдэг юм байнгын дэмждэг ч юм уу те биднийг ингээд боожуулсан тийм төслөөс гарч ирсэн тийм байгууллага биш. Бид нар үл яг цэвэр оюутан байхдаа нийгэмдээ чиглэсэн юм үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага байгуулъя. Гэтэ тэр нь үл ингээд яг тухайн үе шиг бид нар яг iPhone гэдэг гар утас хийгдэх шиг тийм шийдэл бид нар тэр үед байгаагүй. Гэтэл бид нар тодорхой өөрчлөлт авчрах юм ажлуудыг хийя, судалгаа хийя, за сургалт хийя гэдээ хэлж ийсэн. За бид нар сургалт бол хийх болсон илүү судалгаа руугаа чиглээд хөгжлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж хийсэн. За ингээд яваад ирэхлээр биднэрт байдаг нөөц чинь хязгаартай байхгүй. Бид нар цаг хугацаа хязгаартай, хүний нөөц маань хязгаартай. За тэр дундаа төсөв санхүү маань хязгаартай те. Тэгэд ийм өөрөөр бол хоолоор зүрлэх юм бол хоолны материал маань бага байхгүй. Тэгээд тийм юм чинь хоолны материал бага хийж байгаа хүмүүс бол нэх их усан шүл хийхгүй шүү дээ те. Нэх усан шүл хийчихвэл айгүй амтматай, жоохон махтай юм биш те. Тэрний оронд нөгөө аяг халуун шүл хийчих юм бол шасисан амттай сайхан ядаргаатай тайлсан шүл болно. Яг тэрнтэй адилхан бид нар тийм бага орц өгдөг. Бидэрт ямагт баг орцдог. Тэгэхээр бид нар тэр орцыг хамгийн үр дүнтэй юм руугаа зарцуулъя гэдэг. Тэгээ бид нар ерөнхийдөө судалж үзэж яагаад сургалт хийгээ явах юм бол бид нар энэ асуудлыг эзэн шийдэж чаддаг. Яг тэр сургалтын үр дүн баг байна, хүртээмж баг байна, цаг хугацааг шаардж байна, зардал их шаардж байна. Тэгэхээр бид нар энийг илүү онлайнаар оруулах, ерөн төслүүдэд онлайн болгож эхлэв. Гэхдээ тэр нь бол одоо яригадаад байгаа шиг нөгөө coin гэдэг юм уу, нэг юм шуурга шиг бол бас биш. Цахимд зурлыг. Гэхдээ яагаад цахимд гэхэлэр хинч орж үзэж болно, хизээч орж үзэж болно. Хүмүүс тэгэхээр ингэдэг. Тэгээ яг тэр захын гэр ороолны яг тэр хүн эсвэл хөдөө сумын хүүхдэд хүрч чадах юм уу гэдэг ингээд болохгүй юм олж хүмүүс асуудаг л та. Би тэг асуу. Гэхдээ тийг сургалт хийгээд хүрч чадчих байгаа. Бүр хүрэхгүй байх шин. 10 сая төгрөгөөр сургалт хийх юм бол за нэг 3 аймагт очиод дуусна. 3 аймаг хэдэн хүүхдэд хүрэхгүй байхгүй. 10 сая төгрөгөөр бид нар вебсайт хийх юм бол бид нар тэрнээс 100 дахин хүмүүст хүрч 1000 дахин. Нэг үе бодох юм бол бид нар бүгдээрээ утастай болчлоо, дататай болчлоо тий. Бүгд фэйсбүүктэй болчлоо, бүгд хэрэгжилж чаддаг болчлоо. Энэ хамгийн хүртээмжтэй салбар. Монгол үл энэ талаараа тэргүүлж байна. За тийм учраас бид нар цахим суурилсан төслүүд хийгээд хүүхдийн мэрэгжил сонголтын мэрэгжлийн цагаан толгой цахим дээр суурлаад ингээ хүүхдүүд мэрэгжлээ ингээ сонсоод мэрэгжилтэйгээ танилцдаг байг ч гэдэм. Тэндээс эхлээд бүгдийн цахим болгож эхэлсэн. За тэгээд сонгуулийн музейн тухайн хувьд бол манай сонгогчдын ой санамж чинь төлөв богино юм байхгүй. Тэгээ бидний хувьд те би ч гэсэн орно. Хүн юу гэж амлаж яах гэдгийг тухайн үед ингээ сонсчоод тэгээ эргээд сандгүй учраас хариуцлага нэгтгэв. Тоодгүй тийм ч учраас нөгөө хэд ингээд шулуух хэлэхэд давардаг те. Дапалдаг те. Дорд үздэг гэж хэлж байна. Өө юу ч хийж ярьсан ядг марцчихлаа юм чинь. За одоо сонгогчлаа байл те. Бүгдийн жаргаан л гээ те. Жаргаанаа л. Сайхан улс болно л гэж. Тэгээ тийм учраас бид нар энийг мартуулдаггүй байх нэг музей хийгээд. Гэхдээ энэ нь бол бүр 2015 онд нийтлэл болгоод би бичижсэн. Яг тэгэхээр би зөв хувийн хувьд музей үзэх дуртай. Хуваараа. За нэг хувийн хувьд ч яг зөвхөн миний сонирхол музей үзэх дуртай. Ингээд хин тэр чи айгуу гоё боловсрал авах. Боловсролын юу байхгүй бол. Тэгээ би нэг тийм тохиолдлоор Америкт музей үзэх нэг боломжууд гараад нэг сарын одоо сургалттай аялах юм уу те. Тэгээд ингээд Вашингтоны бүх музейнүүдийг үзсэн. Яг тэгэхээр дийлэх нь үнэгүй байдаг. Улсын юм гэх юм уу те. Тэгээд за улсын юм биш, нийтийн гэж явдаг шүү те. Тийм музейнүүд тэгээд такс нь үнэгүй учраас ингээд ороод штэ. Тэгээд нэг музей бүтэн өдөр яваад ингээд дуусгааргүй. Амтны, түүхийн, хэлмэг дүүлгийн те. Янз бүрийн музейнүүд, тагнуулын музей гэдэг. За яг хөө тэрэн төлбөрт.
Тэгээд ингээ үзэхлээр үнэхээр гоё боловсрал авч болдог салбар юм байна. Тэгээд тэр музейн дэлгүүрт нь тухайн музейгээс гаргасан номнууд байгаа. Одоо манай музейгээс гаргасан ном гэж бол яг каталогууд бол байдаг. Хүүхдэд зориулсан ном байгаа. Манай музейд үзмөрүүд дээрээ тулгуурласан. Тэр бол боловсролын байгууллага юм гэдэг л би тэн дээр ингээд өөрөө анзаараагүй ч гэсэн надад хоногсон байна. За тэгээд би сүүлд тэндээс ирчихэд дунд говьд нэг судалгааны ажиллаар явж байгаа. Дунд говийн музейг үзэж байгаад яг энэ санаа орж ирсэн. Яг музей ингээд танхимууд байгаа гэснээр нэр яг юм улс төрийн те ингээд юмнуудыг намуудыг улс төрийг өөрөө музей болгох ямар байж болох вэ гэдэг санаа төрөөд тэнгүүтээ нэг танхим шууд хамталтуудаар нь гаргаж болох юм. Тэр. Тэгээд ингээд улс төрийн музейг нь шууд сонгуулийн музей болгоод яг энэ улс төрийн үрээгээр бол бүр өргөн болчихно. Тэгэд яг өөрөө нэг танхим нь уруу гэж болох юм. Нэг танхим нь мөрийн хөтөлбөр ажиллах юм шууд буугаад тэгээд дотоод ирэнгүүтээ тэрийг нийтлэл болгоод биччихсэн. Сонгуулийн музей байгуулъя нэг хоёр давхар музей зөвхөн фантаз واخгүй. Тэгээ хоёр давхар музей бай. Ингээд 22 ч үлээ тухайн үеийн 22 3 нам байсан. Одоо бол олон болцсон. Тэгээд улаан цэнхэргээл ингээд нам өнгөш шараа цэрнэл ягаан ч үдэг. Тэгээд тийм хаалгуутай сонгогч аливаар нь ч орж болно. Музей гэвэл те. Гэтэ аливаар нь ч орсон яг л нэг л танхим өгтөн. Яг сонголттой адилхан. Тэгэл уруу хөлт нь бол ингээд үе үед ураа амлаж исэн өгнүүд байна. Амлалт дотор нь болохоор үе үеийн сонгуулаар амар амлалтууд идэг шүү дээ. Махны үн бол 250 төгрөг байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Амлаад байгаа байхгүй. Эсвэл нөгөө Хонконгийг Лондоныг холбосон шилэн кабел бол Монголоор яваад бид нар баяжнаа гэл те. За төмөр замууд бол байгаа. Энд чинь зөвхөн хувь хүн дээр чиглээгүй. Тийм намуудын хувьд бол дундаж давхархыг 70% хүргэнэ гэл ингээд. Бараг бүх үед дээр залуучуудыг бол ерөөсөө бүгдийг орон сууцаар хангана. Бүх боловсролыг сайжруулна гэл. Тэгээ тэр нь хийж биелээгүй байдаг. Тэгээ бид нар тэгээд яваад иж болохгүй байхгүй. Тэрийг бид нар үзээд ингээд тэрийг байнга санах хэрэгтэй. Нөгөө бүг март гэдэг чинь энэ байхгүй. Чи инхэн мартаж болохгүй зүйл чинь. Тэгээ тэрийг л ерөөсөө үзмэр болгочих гэдэг нь нийтлэл өчээд ингээд хожим нь буюу ингээд бүр явж аваад ингээд 20 онд буюу 5 жилийн дараа тэрийг ерөөсөө захин музей болгочихъя гээд election museum зэг юм ингээд сонгуулийн музей зэг юм ингээд тийм веб болгоод яг юм танхимуудыг нээсэн. Тэгээ та бүхэн орох юм бол нөгөө яг саяын 3 танхим баг уруугийн танхим дээр дарах юм бол ингээд видеонууд нь бол ингээд YouTube дээр орсон бичлэгүүдээр ингээд шууд тийм линк нь холбоостой шууд тэр вебсайтаас үзчих болно. Үе үеийн сонгуулиар гарч ирээд алга болсон юмнуудыг үзчих болно. Яг нэг цаг маг тавг мавгны зургнууд хүртэл явж идэг шүү дээ тий. Одоо тэгээ бид нар тэрийг баяжуулаад бүр янз бүр болгож байна. Энэ дэр боломжийг ашиглаад хэлэхэд бол хэрвээ тань тийм сонгуулийн үзмэр болохоц материал байвал манайх руу тэрийг илгээж болно. Имэйлээр өгж болно, шуудан гаргаж болно. Тэгэх юм бол бид нар тэрийг үзээд ингээд жоохон шалгуурууд байгаа. Тэр сонгуулийн музей дээрээ бас бичсэн байгаа. Тэгээ бид нар иргэдээсээ үзмэрийн хандив авдаг. Тэгээ тэрийг бол ирснүүдийг бид нар шаардлага хангачвал 100% нийтэлдэг. Тэгээ манай музей бол аль ч улс төрийн нам хэвшлийг дэмждэг цэвэр сонгогчийн боловсролыг дэмжих тийм талбар. Би одоо яг энэ дээр хувь хүнд ч одоо яг хувь хүнд мэдээллийг бид нэр зүгээр л ихэвчлэн Facebook гэдэг одоо метагаас тий ингээд хүлээж аваад идэг шүү дээ. Тэнгүүт чинь л тэн дээр нэг спонсорд бас нэг улс төрийн мэдээлэлүүд эсвэл бол нэг худлын сайтуудын мэдээллүүд л ингээд сайгуул ингээд яваад идэг. Тэрэндээ ингээд худлаа гэд гүйлэгдэг мөртлөө тэрний богинохон текст ингээд толгойд үлдсэн байдаг. Тэрнээс шилжүүлээд тим мэдээллүүд ингээд байнга ингээд аваад бараг худалчунд ингээд ярьж байгаа зүйл нь хүртэл бараг тиймэрхүү юмараа ингээд ярьчих гад байдаг болчтой. Тэр энэ дээрээс би яг юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол яаж мэдээллийг шүүлтүүртэйгээр тий анхдагч мэдээллийг сурвалждаа шууд итгэх биш шүүлтүүртэйгээр хандах юм бэ. Жишээлх юм бол мэдээллийг сурвалжуудаа ямар сонголт хийх юм бэ гэдэг дээр та зөвлөгч. Тий ер нь бол нөгөө чанартай мэдээллийг сурвалжуудыг л эхний хэл чинь дагах хэрэгтэй л тий. Facebook чи өөрөө алгоритм нь яаж ажилладаг юм бэ гэхээр юу юм блэ? Хүн ер нь ямар мэдээллийг илүү сонирхоод байна тэрийг нь түлхүү харуулаа явдаг. Тэр нь тэр хүнд хэрэгтэй боловсролын байна уу гэдэг үл ерөөсөө хамаагүй. Тэрнээс болоод шүүмжлүүлээд байгаа шүү дээ. Тэр өөрөөр хэлбэл та ямар мэдээллийг түлхүү байгаад ямар линкийг илүү орж үзээд байна тэрийг чинь түлхүү харуулна гэсэн. Тэр ингээ автоматар гэсэн. Яг нэг хиймэл оюун ухаан энэ нэг сүртэй нэрлээд яг зүй тогтолно гэж хэлж байгаа байхгүй. Та нөгөө аль зам руу баруун хазаагаад байвал ер нь баруун тал руу улам дараад байна гэсэн. Зүүн дараад байвал зүүн тал руу дараад идэв. Тийм л зарчмаар ажилладаг гэсэн. Тэгээ та жишээлх юм бол зүгээр ингээд гутлын нэг ингээд зар явж явах юм бол гутлыг үзчих юм бол тэн дээр гутлын зарууд гарч ирнэ яг адил. Яг тэрнтэй адилхан та тэр дуучин тэрнтэй найзалжээ гэдэг мэдээ ингээд тийм явж байгаа юм тэрийг дарах юм бол тийм ховж явах мэдээнүүд юм спам мэдээнүүд илүү их гарч ирнэ гэсэн. Тэгээ нэгэн тийм байгаа тохиолдолд та өөрийнхөө үзэх их сурвалжаа хамгаалах хэрэгтэй л гэсэн. Би жишээлбэл Монгол мэдээллийн сайтуудаас Go-Go-г дагдаг. Icon-ыг дагдаг тийм.
Тэгээ энэ хоёрыг үл бичлэх юм бол нэм баталгаатай их сурвалж хийж үзнэ. За тэгэл бусдын хойноос нь ч гэсэн тийм. Бусд нь бол одоо та хэд өөр. Тэгээд албан ёсны нөгөө нэг засгийн газрын мэдээ гэдэг юм гол гарах ёстой юмнуудыг нэг даах чинь тийм. Тэгээ ер нь тийм байдлаар. Тэгээд илүү ингээд үнэн бодтой мэдээлэл өгдөг гэж үнэлж болох хүмүүстэй. Бас арай өөрөө хэрэгтэй мэдээлэл өчтэй. Тийм хүмүүсээ ингээд see first болгодог ч юм уу те. Өөрөлд хамгийн ихэнд хардаг. Эсвэл голлох юу болгож бол. Хэрэггүй юм байн хүчтэй мөртлөө нөгөө найзаас асчиж болохгүй хүмүүсийг зүгээр unfollow хийн. Шууд unfriend хийчихвэл гомдно. Тэгээ гих мэтлэнгээр л өөрийнхөө ингээд Facebook дээр ч юм уу хянаж байна. Гэтэ би яг бүрэн хянаж авдаг гэж хэлэхгүй. Ягаад тэгэхээр нөгөө талаасаа би бас бүрэн хянахаар буруу юм билээ. Ягаад тэгэхээр бас нөгөө талаас өөрийнхөө би өөрөө энэ чинь нөгөө судалгаа, нийгмийн судалгаа хийдэг энэ талбарт ажиллаж байгаа хүний хувьд бол нөгөө нийгмийн ямар байгаа бид нар мэдчих хэвээр учраас дандаа эерэг мэдээлэл хэлсэн шүү дээ. Дандаа эргийн түүгээд эерэг байна гэдэг хэлэхгүй. Муугийн түүж яриад муу байна гэдэг хэлэхгүй. Туйлширч болохгүй. Тэгэхээр би нөгөө сайн муу үнэн худлааг нь бас авч шүүх хэрэгтэй болж байгаа. Гэхдээ бол худлаа мэдээлэл байхад бид тэрийг их сурвалжийн харна. Тэгээ ямар бодтой байна үнэн худлаа байна уу гэдгийг би ингээд давхар Google дээр тийм хайж болж байгаа учраас би шалгаж. Тэгэхээр дан нөгөө ингээд баттай их сурвалжуудыг цуглуулж хараас жоохон вакуумд орох гэдэг магадaltaй. Тийм бусад хүмүүс маань юу уншиж байгааг би мэдэхгүй болчихно гэсэн. За би яг энэ хүү подкастынхаа төгсгөл дээр хоёлаа судалгаа гэдэг зүйлсүүдийг маш их ярилцлаа. Судалгааны ач холбогдол гэж яг юу юм бэ гэдэг зүйлсээр зөндөө хоёлаа ингэж хуваалцлаа. Тэр ер нь цаашдаа судалгааны салбар өөрөө ер нь яаж илүү хөгжиж тэлнэ, яг ингэж бодит амьдралд нөлөөлөөд те яг тэр их датаг ер нь яаж ашиглах вэ гэдэг зүйлийг та яг өнөөдрийнхөө подкастын төгсгөл дээр хуваалцаач. Мөн энэ дээр яг ингээд давхар явж байгаа зүйл мэдээ чинь цогц хөгжлийн үндэсний төв цаашлаад яг ямар нийгмийн ажлуудыг бас иргэдэд түгээх вэ гэдэг зүйл. За бидэрт бодсон нэлийн зүйл ба. Гэхдээ бүх нууцаа ярьж болохгүй байна. Цогц хөгжлийн үндэсний төв бол хараах тус ашигын байх гэдэг энэ үндсэн зарчмууд маань үндсэн энэ ойлголт маань бол байнга явах гэж бид нар хүлээж. За тийм ч учраас бид нар бол ингээд юу гинт томорчдгоо те ингээд яг органикаараа яг л байглаараа л ингээд өсөд явж байгаа гэж хэлж бол. Энэ нь удаан гэхдээ бол илүү батвах гэж хэлж бол. Яг ийм зарчмаар үсгэн бил. Судалгааны салбарын хувьд хэлэхэд бол ер нь бол судалгаа гэдэг бол ерөөсөө мэдээлэл байхгүй. Бид нар судалгааны аргууд янз бүрийн аргууд яриад бол тэр мэдээллийг л олж авах гэсэн. Яг нэг уурхаатай адилхан те. Нөгөө мэдээлэл гэдэг чинь уурхайн гүнд байгаа л тэр нөгөө алт эрдэнэс мөнгө маань болчихж байгаа. Зис одоо юу гэдэг нь те. Алмаз эрдэнэ тэрийг ухаж гаргах уурхайн олон арга биш. Гүний уурхай, ил уурхай гэл те. Эсвэл шууд одоо өрөмдөд авдаг юу ч гэдэг. Эсвэл кинон дээр гардаг шиг нэвч явдаг хүн бол шууд аваад гараад ирдэг. Судалгааны мэдээлэл цуглуулах аргууд чи ерөөсөө тэр далд байгаа мэдээллүүдийг л яаж үнэн бодтойгоор цуглуулах вэ те. Тэгээд бид нэр хүн тусварт байгаа мэдээллүүдийг нэгтгэснээрээ шийдвэр гаргах үйл явцад эсвэл нийгэм цаашид болох үйл явдлуудыг өртөжилж харах. Энэ бүр онцгой чухал зүйл байна. Нийгэм цаашид юу болох юм бэ гэдгийг мэд. За үгүй ядаж олон жилийн датан дээрээ л хурлаад ингээд таамаглах үгүй л энэ жил юу болж байгаа яаж нөлөөлөх вэ гэдэг арга зүйг боловсруулдаг тийм. Тэр зүйл чинь ерөөсөө мэдээлэл дээр суурилж байна. Тэгэхээр судалгаа гэхлээр хүмүүс ингээд тол хараад идэг зүйл бол бид нар мэдээллийг ер нь цаашид юу болох гэдэг нь вэ гэдэг зүйл. Тэр мэдээлэл гэдэг бол нөгөө Facebook дээр сонсчаа мэдээ биш шүү. Мэдээлэл гэдэг бол таны өөрийн чинь юу сонирхдаг, юу хийхтэй, цаашид ямар улс төрийн хувьд үзэл баримталтай байна. Эдийн засгийн санхүүгийн хувьд энэ хүн ямар байна гэдэг зүйл мэдээллүүд чинь ерөөсөө маш чухал үнцэнтэй зүйл болсон байна. Facebook, Google яадаг вэ гэхлээр биднэрт үнэгүй хэрэглүүлдэг. Facebook-өө үнэгүй хэрэглүүлнэ, Gmail-өө үнэгүй хэрэглүүлнэ. Оронд нь та бидний мэдээллийг цуглуулж. Бодит байдал дээр Монголын ямар ч судалгааны байгууллагаас илүү монголчуудыг Facebook, Google илүү сайн мэдж байгаа. Яагаад тэгэхээр таны хэдээс хэдэн цагт унтдаг вэ гэдгийг мэдж байгаа. Хуцаа хуцаагаад унтж байгаа тийм. Жишээлх юм бол та Google Map хэрэглэдэг утасныхаа GPS-ийг асаасан Google-тэйгээ холбогдсон. Facebook ч гэсэн холбогдсон бол таныг сүүлийн нэг жилд хаана ямар байршлууд дээр хамгийн их байсан бэ гэдгийг ч мэдж байгаа. Төвжирэлд хэдэн цаг зарцуулдаг вэ гэдгийг ч мэдж байгаа гэсэн. Тэгээ энийг яг зорж нэх боловсруулаагүй гэж магадгүй. Гэхдээ тэд нар хүсэх юм бол энийг бизнесийн зарчим зорилгоо орж байна уу, юу гарч байна ашиглах эрхийн таа угаасаа тэр хүмүүст өгсөн байгаа гэсэн. Тэр аппликейшнийг хэрэглэхдээ privacy and policy гэдэг байна шүү. Тэрийн та айл эдийн хүлээн зөвшөөрт. ISF тарцсан байгаа. Тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл эн чинь мэдээлэл байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн мэдээллийг хамгийн их цуглуулж чадж байгаа газрууд хамгийн сайн сүр мэдээлэл одоо юу гэдэг нь те хамгийн том дататай болж байна гэсэн. Тэрнээс биш одоо бид нар шиг анкет ингээл цуглуулаад те та одоо юу гэдэг нь те хамгийн их санаа зовдөг асуудлуудаа бичиж хамгийн их сонирхдаг зүйлээ ингээд бичиж гэх юм бол тэр нь одоо баг худлаа болж эхэлж байгаа. Яг бодит байдаг. Өөрөөр хэлбэл хүн өөрийнхөө тухай дандаа юм зөрүү төсөөлттэй байдаг.
Одоо би жишээлх юм бол бодит байдлаас өөрийгөө илүү царайлаг гэж боддог гэж болно. Чи бодит байдлаас өөрийгөө илүү өндөр ч гэдэг юм уу? Эсвэл нийгэмд нөлөөтэй гэж боддог гэж болно. Гэхдээ яг бодит байдал дээр ямар байгаа вэ гэдгийг чинь чиний бодит датанууд илэрхийлэх. Чи өөрийнхөө эрүүл мэндийг сайн гэж үзчихэж магадгүй. Гэхдээ чи эмчийн үзлэгт хамгийн сүүлд хийсэн орсон. Эсвэл чиний ухаалаг бугуун цагаар хэмжиж байгаа эрүүл мэндийн байдал чинь тэр датанууд хаана цуглараад байна? Тэрийг илүү дүгнэх боломжтой болчихж байна. Тэгэхээр хаана илүү их үнэн бодиттой дата байна? Тэр л судалгааны ирээд. Тэгэхээр бид нар мэдээллийг яв цуглуулдаг, асуудаг яадаг энэ юмнууд бол явандаа ерөөдөө бараг л устж өгөө болно гэж хэлж байна. Тэгэхээр царим судалгааны үйлчлэлүүдийг бид нар бараг алгасаад энэ технологи юмнууд руугаа орохоос өөр аргагүй болж. Хинд big data байна. Тэд нар илүү үр дүнтэй гэсэн. Тэгэхээр хэрэглэгч буюу бид нар иргэдүүл хаана ямар мэдээлэл өгөх вэ, зөвшөөрөх вэ гэдэг дээр бас аягүй сайн анзаарч байгаа хэрэгтэй. Яг тэгэхээр тэр хүмүүс шууд буруугаар ашиглахгүй гэж болно. Гэхдээ тэр мэдээлэл алдагдах юм бол таныг хаана амьдардаг, хаана очдог те. Аль хооронд аль замаар явдаг. Яг би энэ жоохон нөгөө ингээд бодит ингээд бит юмнуудыг яриад байна. Энд чинь далдаар бол та ямар хүмүүстэй найзууд байна те Facebook дээр ямар зүйл дээр илүү их лайк дарж байна. Ямарыг уншдаг мөртлөө лайк дарахгүй байна те. Лайк дарахгүй гэдэг чинь өөр те. Ил харагдахыг хүсэхгүй мөртлөө ямар мэдээллийг аваад байна те. Ямар мэдээллийг хүнд харагдуулахгүйгээр only me тохиргоотойгоор шеэрлж авч хадгалаад байна те. Энд чинь таны тэр психологи буюу сэтгэл зүйн байдлыг чинь хүртэл бүгдийг нэвт уншиж байгаа. Чиний хинбэ гэдгийг чинь юун дээр лайк дарт, юун дээр дардгүй хэдэн цаг нь үзээд байна те. Ямар юмар Google-ээр хайлт хийгээд байна. Ямар киног үзээд байна те. Шөнөөрөө болохоор насан туршид зориулсан кино үзээд нүү хүүхдийн кино үзээд нүү те. Гунж утарсан кино үзээд нүү хөгжөлтэй кино үзээд нүү. Таныг яг үүндээ өөрөөс ч илүү мэд. Тэгэхээр судалгааны дата ирээдүй бол угаасаа хэнд ямар дата байна гэдэг дээр л чиглэж. Тэгэхээр судалгааны байгууллагууд ирээдүйд бол статистик бол ерөөсөө энэ бодит дата мэдээллүүдийг яаж цуглуулах вэ? Яаж дүгнэх вэ гэдэг дээр чиглэнэ. Гэхдээ болвол энийг хийж чадахгүй үлдэж байгаа ганц зүйл бол ерөөсөө энэ. Одоо бидний хэрэг ярьдгаар бол одоо тоон судалгаан дээр бол бид нар угаасаа технологи угаасаа дийлнэ. Чанарын буюу бидний өөрсдийн хүмүүс хоорондын харилцааг те хэмэл оюухан хичнээн хөгжсөн ч гэсэн хүмүүс хоорондын харилцаан дээр тулгуурлаж дүгндэг. Тэр чанарын мэдээлэл цуглуулах аргууд бол унахгүй байна. Тэр л үлдэнэ. Гэхдээ энийг бараг тоон судалгаагаар бол дийлэн хийн бол нөхөндөө. Ерөнхийдөө л нэлийн шахагдана гэсэн. Гэхдээ энийг яаж ашиглах вэ гэдэг дээр судлаачийн ур чадвар бол илүү чанартай юу гэдэг энэ дэр аналитик ур чадваруудтай нь бол илүү үлдэнэ гэсэн. Гэхдээ энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ ур чадвараа өнөөдөр улс төрийн PR-тэй засаглалыг хүмүүсийг яаж төөрөгдүүлэх вэ гэдэгт л өнөөдөр дийлэнх нь ашиглагдаад байгаа хгүй бодит байдал дээр. Тэгэхээр уул нь энийг бид нар яаж одоо юу гэдэг те засгийн шийдвэрүүдийг гаргах вэ? Төвжирлийг яаж бууруулах вэ? Боловсролын асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг дээр чиглүүлэх юм бол эн чинь бол жинхэнэ нэг алт. За яг алт гэхээр айгүй ойлгомжтой хамгийн үнцэнтэй зүйл те. Тэгээд дата гэдэг зүйл бол болж хувирж байгаа шүү гэдгийг л хэлье да. За бадралхтаа маш их баярлалаа. Тэгээ яг өнөөдрийнхөө подкастыг энэ хүртэл хамт байж сонссон сонсогчтой баярлалаа. Угаасаа ерөөсөө подкастнаас хөндөрөө өгөө гэдэгт айгүй ихтэй айгүй гоё сонирхолтой яриа миний хувьд одоо ингээ хөтлөгч өнөө те. Өөдөөс нараа сууж байгаа хүртэл яриаг нь тасалмааргүй тэгэж айгүй гоё шимтэн сонслоо. Тэгээ яг энэ хүн мэдээллүүдийг хуваалцсан. Тэгээ яг сонсогчдоос хүсэх зүйл. Та бүхэн манд бүгдээрээ сонгуулийн музейгээд хайгаад ороод үзээрэй. Мөн United Info Hub буюу UIH юм ингээд ороод үзэх юм бол тэрэн дээр бол айгүй гой гой зүйлсүүд байдаг шүү дээ. Жишээлх юм бол айгүй их ярьчлаа тий. Цаг сонгуул дээр биш улсын их хурлын чуулган дээр хин одоо жишээлбэл хамгийн их тастай байна вэ гэдэг мэдээллүүд хүртэл хамгийн товчгоноор тайлбарлах юм бол сурагчийн хувийн юутай журналтай адилхан гэсэн. Бид нар 10 жилд ингээд за оюутан байх гэсэн дүнгээ авахта эрсцийн бүртгэл тий. Явцын шалгалтын бүртгэл, эцсийн шалгалтын бүртгэл идэх оролцоогийн дүгнэл ингээд бадсаж байгаа л дүнгийн тавьдаг тий. Тэг бүх хүмүүсийг адилхан тэгжтэй. Гэтэл бид нар өөрийгөө төлөөлөө тэнд ажиллаж байгаа нөгөө мандата зөвлөгөө явуулсан. Бид нар чинь тэр хүн ажил олгогч нөх. Гэтэл ажил олгогч чинь ажилтныхаа цагийг бүртгэн тий. Идэх санаачлагтай ажиллаж байгаагийн бүртгэн. Цалин цагааг нь ярина. Бүтээмжийн дүгнэж. Энийг бид нар дүгнж чаддгүй байсан бол бид нар яг журнал шиг болгочихж байгаа гэсэн. Та өөрийнхөө тойргоо сонгогдсон өөрийнхөө төлөөлж байгаа гишүүнийг эрцгийг харж болно. Ямар хууль санаачилж ажилласан бэ гэдгийг харж болно. За хамгийн чухал зүйл бол ямар хуулийн төслийг дэмжиж ямар дээр нь татгалзаад байна. Ямар байр суурь илэрхийлээд байгааг нь харж болно. За хөрөнгө орлогын мэдүүлгийг харж болно. За ингээд улс төрийн үзэл баримтлалыг харж болно тий. Тэгээ ингээд нэгтгэж дүгнээ та ингээд тасралтгүй юм чинь факт баримтууд байхгүй. Тэрнээс бид нар нэг гишүүнийг сайн муу гэдээ улс төржүүд байгаа зүйл ерөөсөө байхгүй. Дүн тавих боломжийг бүрдүүлж байна гэсэн. Иргэдэд илүү хялбар болгоод байна шүү дээ. Тэгээд сонгуулийн музейч United Info Hub-ыг базаад өгөх юм бол ерөөсөө мэдээллийн ил тод байдал л байхгүй ерөөсөө. Мартагдахгүй ил тод байх. Тэгээд та нар хотын гудамжаар явж байгаа харах юм бол ингээ хашаатай
ерөөсөө өөрөө тэр ингээд анханасаа хашаатай байсан юм шиг газрууд идэг. Дотор нь ингээд газар ухаад орчихсон. Тэгээд анзаарах юм бол орон сууцны дотор ингээд хүүхдийн тоглоомын талбайг булааж авч байгаа хүмүүс хамгийн түрүүнд юу гэдэг вэ? Хашаатдаг. Яагаад тэгэхээр тэр дотор юу болж байгааг харуулахгүй л болдог гэсэн. Өөрөөр хэлбэл нууж байгаа дотор нь юм аяхгүй хүмүүс харах юм биш хүмжлээд байдаг учраас дандаа өөрөөр хэлбэл хаана юм нууж ийн хаана хаалт хаана байна тэрний цаанд болохгүй юмнууд дандаа болж идэг. Тийм учраас хоёулагийн ярьсан бүх юм дээр хамаатай. Иргэний оролцоон дээр хамаатай, залуучдын идэх оролцоон дээр хамаатай, тийм хянах дээр холбоотой, мэдээлэл авах дээр холбоотой. Тэр зүйлүүд ерөөсөө мэдээллийн ил тод байдал гэдэг зүйл. Ил ингэж хилэн байгаа юмыг хүн хянана, дүгнэн, тэг үнэн бодтой дүгнэх харах. Тийм болохоор энэ мэдээллийг ил тод болгох тал дээр бид бүгдээрээ л энэ үеийнхэн бүх нийтийн үйл. За урьж оролцуулсан баярлалаа. За баярлалаа. Тэгээд сонсогчд маань бүгдээрээ Facebook ашиглаж байгаа бах. Тэгээд кириллээр хайлт хэсэг дээрээ цогц хөгжлийн үндэсний төвгээд хайгаад үзэх юм бол битэрийн ярилцсан бүх тийм ээ яг энэ хөдөлгөөн хөтөлбөрүүд болоо та бүхэнд бол нээлттэй цаашдынх нь хийх зүйлсүүдсэндээ та бүхэнд бол илүү ойлгомжтой ингээд гоё гарч ирнэ. Тэгэхээр та бүхэн маань мэдээлэлтэй бас мэдээж ойр байгаарай. Тэгээ өнөөдрийн маань сонирхолтой яриаг сонсогчд маань ингэж хуваалцсан цогцгөжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлын их бодлоготой маш их баярлалаа. Илүү олон нийгмийн зүйлсүүдийг иргэдтэй одоо яг энэ за хоёулынгийнх нь өнөөдрийн подкастн дээр ярих юм бол бүр сонгогч нартай зориулсан ажлуудыг хийж бүтээгээрэй гэж хүсье. За баярлалаа.